Манайд вакцины маш сайн 3 үйлдвэр байсан. Нэг нь Уфад байдаг Михаил Чумаковын нэрэмжит Саагийн институт. Үүнээс би ажлын гараагаа эхэлсэн. Би тэнд хянагчаар ажиллаж байлаа. Тиймээс хаасаагүй явж шалгаж сонирхдог байсан. Жишээ нь алс дорндоос ирсэн сэнхэр халааттай эгч АКДС вакцины 5-10 литрийн шилийн дэргэд зогсож байлаа. Уутнаас эрзэнэ мэлээ гаргаж ирж өмсөөд нэг нунтаг юмнаас гараараа авч нэг шил рүү хийлээ. Дараа нь дахиад өөр шил рүү, тэгээд өөр шил рүү хийгээ зогсож байсан. Түүнээс би Николаевна та юу хийж байгаа юм бэ? Энэ мерталят хийж байна. Энд бол мөнгөн усны органик давс байхгүй юу? Хөхөл хүүхдүүдэд хийдэг АКДС вакциныг бэлдэж байгаа. Хүлээгээр та яагаад жигнэхгүй байгаа юм бэ гэж намайг хэлэхэд хонгор минь би энд их олон жил ажилласан. Вакцаагаар сайн мэддэг болсон гэж үлээ. Ийм л байна. Харин та нарт шинэ технологийн вакцин гэж сурталчилдаг. Энэ хэвээрээ л үйлдвэрлэгдэж байгаа шүү дээ. Вакцины аюулгүй байдлын хяналтыг яаж сайжруулах тал дээр юу ч хийхгүй байна. Нэг өдөр вакцины хяналтын институтын захирал Николаев Васильевич Медуницев намайг дуудаад Галина Петровна бид танд нэг хүсэгт харуулъя гэлээ. Тэгсэн тэр нь 40-од оны үеиг шиг юм байв. Одоо ч 2000 он эхэлсэн байна шүү дээ. Би энэ хүснэгтийг хараад бүр ичиж ухшахаж үлээ. Өнгөрсөн жил хэдэн хүүхэд сахуу туссан гэж худлаа бодож олсон хүснэгт байв. Тэд энэ графикийг зохиодог шинжтэй байв. Би тэрийг нь жаахан сууж харлаа штэ. Өнгөрсөн жил хэдэн хүүхэд өвдсөн гэж бичлээ. Харин энэ жил бүгдээрээ хэд гэж бичих үү? 100,000 гिच үү? Арай их байна. Яах вэ? Хэд гэх үү? Тэд ингэж л таад суудаг юм билээ. Одоо бол тэд бүгд их мэдлэлтэй албан тушаал дээр очсон. Тэд ингэж Петр Николаевич Бургасовыг хуурч чаддаг байжээ. Бургасов гэж зөвлөлтийн ахлах ариун цэврийн эмч, ариун цэврийн үйлчлэгээ тэрний хатуу гарт байсан. Хэнийг ч